Өнөөдөр хагасаа өдөр энд юу гарсан юм ингээд тагилчих. Манайхан бүүндээ ажиллаж байгаа. Манай байгууллага. Тэгээд за тэр яах вэ? Тим эсвэл үгүй би яах вэ гэдэг зүйл төр хурж ирсэн. Тэр нь юу вэ гэх юм бол нөө Red Show гэд болж байгаа юм байх юм. Woka Morning Star тэгээд татаар өдөр тоглоно. Би тэгээд тэрийг үзэх үү гол нь ганцаараа яваад тоглолт үзчих үү яах вэ гэдэг юмн дээр бол хүрээд ирсэн. Тэгээд одоо шидэж чадахгүй юм зөө. Тэг харцгаая. Санал асуулга авч иж. Тэгвэл ганцаараа тоглолт үзэн хэр одоо жоохон ийм санагдал байна. Гэтэ ганцаараа бас тэ enjoy хийгээд гоё ичл бас амар гоё дурсамж болох бах надаа. Өөртөө дэйт хийжсэн гээд юу ч гэсэн харцгаая. Би асар их бодсны үндсэн дээрээс тоглолтны тасалбараа худалдаад авчлаа. Тэгээ одоо ганцаараа явж үзэн өмнө бол тоглолтыг хизээж ганцаараа явж бол үзэж байгаагүй. Тэгээд тоглолт байтугай киноч ганцаараа явж үзэж байгаагүй. Тэгээ одоо ганцаархнаа тоглолт үзэн гэж бодохоор амар сонирхолтой санагдаж байна. Тэгээд гой байгаасаа гэж найдаж байна. Тэгээд гой байна гэж итгэж байна. Бурхан минь. Morning Star. Тэгээ хүмүүс айгу хүүхэн зориулаад ингээ улаан өнгийн юмц дээр өмсөд ирсэн байсан. Мэдээ хэдийч дуусах. Холбоо барих яг тэр нөхцөл үүсээс ааштай гэсэн. Одоо яг хамгийн том дурсамжийг одоо яг үүсэж байна. Хамгийн том дурсамж. Өөрөөр хэлбэл телефоныг үүсч өгснөөс хойш дандаа яг Mobicom үргэлж нөөний шинжилгээ хийж ирсэн. Тийм болохоор яг бидрийг ямар ч үед холбоо барих, бие-биентэйгээ гой дурсамжуудыг шийдлэх одоо тэр нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Одоо Mobicom-тай 30 жилийн баярын мэдээг хүргье гэж хэлмээр байна. За тэгээ нойлын тэмдэлбэр амар их очирсан. Одоо усан татаж болохгүйсэн. Тэгээд нойлынхаа энд нэг дэлгэц тавьсан байсан. Тэгээд пиццанга баг ийсэн. За тэгээд чөтгөр орчихгүй.
Бидэд байсан. Гэхдээ тэр жижигхэн төхөөрөмж тухайн үедээ бидний гарт ертөнцийг атгуулсан юм аа. Нэсийн анхны мессеж анх Moby Comics сонсон тэр үеийг бидэгдэд юм. Тэр үед гарал гэдэг шин соёл байлаа. Яг 1 минутад тааруулсан. Мессеж өсөг тоож идгээд сүлжээ орсон газараа баярдаг. Удас Тоглолт маань бүр үнэхээр гоё байсан. Би бүр ганцаараа үзсэн ч гэсэн яг хинч байхгүй юм шиг бүжгэлсэн, дуусан. Үнэхээр гоё байсан.